Зохиогчийн үг. Миний би энэхүү номыг бичиж олны хүртэл болох юмсан гэсэн санаагаа сүүлийн 5-6 жил тээж явсан. Заримдаа энэ санаагаа хамт ажиллаж байсан нөхдүүдэд сухуйлгаж байсан ч удаатай. Хуульч эрдэмтдийн хажуугаар ийм сэдвийг барьж авч байгаадаа зарим үед имэж байснаа ч нуувад яах вэ? Энэхүү номыг эхлээд дунд тавьд нь ер нь миний хийдэг ажил мөн үү гэсэн асуултыг өөртөө тавьж хэсэг хугацаанд эргэлзэж бодож үзсэн гэдгээч дурдсан зөв. Өөрөөр хүний эрх хичээлөөгөө төрийн эрх мэдлийн дээд хэс гарав. Дээд ботлоохын шүү гэдгийг л одоо хэлж өгч байгаа юм баримтчиг. Тийм учраас хүний эрх хичээлөг бүхэл бүтэн бүлэг болгож Монгол Улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлэг болгож ингэж оруулсан явд нь маш чухал ажлуудтай болсон. Энийг дэлхийн улс орнууд мөн түншлэн олон улсын парламентын холбоо энийг одоо ихэд сайшаасан байдаг юм аа. Та бүхэн бол одоо хууль зүйн сургуулийн тэгээ хуулийн чиглэлийн мэргэжлийн хүмүүсүүд бас байгаа учраас харьцангуй гайгүй. Гэхдээ ингээд хуулийг тэр тусмаа үндсэн хуулийг илүү энгийн байдлаар хүнд хүргэнэ гэдэг бол одоо маш чухал бөгөөд их бодолж хөвчөргөж үг бодож суужиж ингэж хийх ажил. Тэгээ нэг талдаа ингээд хууль өөрөө гарсан байдаг. Нөгөө талд нь иргэд байждаг. Тэр хоёрын дунд холбож идэг энэ нарийн судсыг, энэ одоо мэдрэмжийг, энэ цаагийг, энэ гүүрийг одоо барьж өгөх ийм чухал үүрэгтэй хүмүүсүүд бас нийгэмд байждаг юм аа. Танай хамт олонд одоо улсын хурлын хамгийн газрын нийт хамт олонноос нийт дорын санжлалын зүгээс бас талархтай илэрхийлээ. Тэгээд танд бас өндөр амжилтыг хүсье. Бидний өнөөдрийн уулзалтын хүндэт зочин бол Монгол Улсын ардчилсан үндсэн хуулийн төслийг боловсруулах, батлах үйл хэрэгт гар бие оролцож явсан түүхэн гавьяатай эрхмүүдийн нэг Ардын их хурлын депутат, Улсын баг хурал, Улсын их хурлын гишүүн асан, үндсэн хууль судлаач Цэдвийн Тов Сүрэнгаа юм аа. Үндсэн хууль бол зүгээр нэг хууль биш. Энэ бол төр болон иргэн хоорондын харилцан зөвшөөрлөл буюу нийгмийн гэрээ билээ. Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд энэхүү нийгмийн гэрээний үзэл санаа нь төрийн эрх мэдлийг хязгаарлаж, хүний эрх чөлөөг дээдлэх үнэт зүйл болон хувирч, өнөөгийн бидний мэдих конституционализм буюу үндсэн хуульчаас болон хөгжсөн байдаг. Энэхүү үзэл баримтлал нь төрийн дур зоргийг хязгаарлаж, хуулийн засаглалыг тогтоох хамгийн чухал баталгаа болдог. Тэгвэл энэхүү үндсэн хуульч ёсны үзэл санаа болон Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралын тулгуур зарчмуудыг үндсэн хуулиар хэрхэн тогтоосныг олон нийтэд хамгийн ойлгомжтойгоор тайлбарсан чухал бүтээл бол өнөөдрийн уулзалтын гол сэдэв болох манай зочны төрөвсөн үндсэн хуулиа ойлгох ном юм аа. Үндсэн хуулиа ойлгохгүй. Үндсэн хуулийн хэлбэршүүлсэн тайлбар Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн зүйл заалтаар баяжуулж, шинжилэн боловсруулав. Энэ номыг зохиоход манай эрдэмтэд судлаачид өдий төдий одоо бүтээлүүд, өдий төдий ярилцлага, хэвлэлийн нийтлүүд иймнүүд байсан. Тэрнийг одоо бүгдийг нь олж харж, уншиж судалж байж битсэн. Санаа нь тэнд байдаг. Илэрхийлсэн арга нь бол минийх байдаг. Тийм учраас яг одоо өмнө ингээд автор гэж нэр нь бичээсэй байгаа юм л да. Ерөнхийдөө бол энэ санаанууд чинь бол одоо манай эрдэмтэд судлаачдын бүтээлээр одоо гарч ирсэн ийм зүйлүүд байдаг юм аа. Тэгэхдээ анх удаа энийг одоо 6 бүлэг 70 зүйл тийм ээ 169 хэсгийн доторх 72 заалттайгаар нийлээд 241 заалтыг яг заалт бүрээр нь одоо тайлбарлах оролдлогыг хийсэн. Монгол Улс байнгын одоо парламент байц 30 жилийн яваар эрхлэн гаргасан, их хурлын тамирын газар эрхлэн гаргасан юм ном маань зохиогч ирэх нь өөрөө байгаа учраас зохиогч ирэх яригдахааргүй номыг сонгож авч эхний ээж нь уншдаг ном болгож, захин ном болгож байна гэсэн. Цаашдаа бид бүхэн
парламентын боловсрол, парламенттай холбоотой, үндсэн хуулитай холбоотой мэдээлэл олон нийт зөв мэдээллийг түргэн шуурга хүргэх зорилгоор, энгийн ойлгомжтой хүргэх зорилгоор үе шаттай уншдаг ном, цахим номнуудыг хийн. Дараагийн ээлжинд бол үндсэн үлгэр гэдээ бас байж байгаа. Гэх мэтлийн шат дамжлагтай сар болгоо энэ бүтээлүүд маань захимаар ингээд гараад явсан. Энэ хүрээндээ парламентын номын сан маань ямар үүрэг өрөөтэй оролцох гэхээр та бүхэн маань парламентын номын санд 1952 оноос хойш хадгалагдаж байгаа бүтээлүүдийг чөлөөтэйгээр үүсгэх боломж нь өнөөдөр энэ байранд нээгдэж байгаа гэсэн. Тэгэхээр төрийн орд заавал орох шаардлагагүй чөлөөтэй хүссэн иргэн судлаач нар оюутнууд сургуулийнхаа үнэлгээг үзүүлээд тухайн танхимд сууж үзэх боломжтой. Төрд ёс түүх соёлынхаа уламжлалыг нэг өгнөж. Тэгэхээр энэ төрд ёс түүх соёлын уламжлал гэдэг одоо бид нар нэг ийм хэлж шээ тийм ээ. За ер нь төр төмгөр ёс ямбор гэдэг юм бол энэ үндсэн хууль өөрт нь байж байгаа. Тэгэхээр энэ уламжлалаа бол бид барьна аль гэсэн. Энэ санаа нь бол энэ дотор багтж байгаа гэж хэлж байна. За түүх соёлын уламжлалээс бид нар одоо энэ соёл иргэншил гэж сүүлийн үед их ярих болсон. Суурин соёл иргэншил, нүүдлийн соёл иргэншил гэдэг юм уу те. Энэ соёл иргэншлийн талаар ярих болсон. Тэгэхээр одоо энэ соёл иргэншлийн энэ юм нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах суурин соёл иргэншилд шилжихэд түүний дэг жайгийг хэрхэн одоо өөрийн болгох вэ гэдэг асуудал хүртэл өнөөдөр Монгол улсын эрхэм бүрийн чухал үүрэг байгаа. Энэ бүхэн бол одоо Монгол улсын хуулиудаар соёлын тухай хууль яаж гэдэг юм уу? Бусад хуулиар одоо ингэж задарт дэлгэрч зохицуулагддаг гэдгийг одоо хүүхдүүд та нар мэдж байгаа. За дараагийнх нь хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндхэн үзэж. Мэдээж хэрэг энд бол одоо гадаад харилцааны асуудал. Өөрөөр хэлбэл бид гадаад харилцаанд дэгш эрэхтэй оролцох гэдэг юм. Бид нар юу гэдгийг одоо гадаад улсад очиод тэр улсын соёл иргэншлийг хүнддэхгүйгээр тэр улстай сайхан одоо түншлэлийн харилцааг тогтоож чадах. Тийм учраас энэ хүн төрөлхтний соёл иргэншлийн энэ одоо уламжлалыг хүндхэн үзэх гэдэг бол маш чухал юм аа. Энийг бол одоо гадаад бодлогын үзэл баримт гэдэг юм уу одоо бусад хууль тогтоомжоор дипломат энэ ёсоор одоо эрхэмлэн барьж ингэж одоо хэрэгжүүлж байх хэрэгтэй гэдгийг одоо манай үндсэн хууль өөртөө одоо багтаасан байгаа юм аа. За тэгээд эх орондоо хүмүүнлэг иргэний арчит нийгмийг зохицуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэдэг. Тэгэхээр энд бол нэг зүйлийг л одоо тодруулж хэлье. Бид нар бол одоо социализм, коммунизм гэдэг юмыг байгуулад 70 жил болсон. Тийм үү? Нэг изм байна, тийм ээ? Изм. Тэгэхээр энд бол аль нэгэн измийг сонгоогүй манай үндсэн хуулийн нэг онцлог бол энэ байгаа юм. Аль нэг измийг одоо гол чиглэн болгож луужингаан болгоогүй. Өөрөөр хэлбэл иргэнийн дээдэлсэн тийм хүмүүнлэг нийгмийг л зохицлоо хөгжүүлъя гэсэн одоо үндсэн хуулийн ийм одоо чухал зорилго. Тэгэхээр дээрээс нь ардчилсан нэг. Ардчилсан нэг. Сонсдог номоор аяанда сонсно. Үнэндээ бол одоо энд ингээд яг 241 заалт бол ингээд тайлбарлагдсан. Тэгтээ бас их дэлгэнгүй бичгийг бодоогүй ер нь. Цаашдаа одоо над дахиад ингээд үндсэн хууль мөл энэ төр өөрчлөлт ороод ингээд явах юм бол энэ дэр би дахиад ажиллахад бэлэн байгаа л гэдгийг одоо хэлье. Та бүхэнд бүгдээр амжилт хүсье.